За, tier list гэдэг зүйл бол одоо хаасайг үл явагддаг болсон. Угаасаа сонирхолтой л та тийм. Хүмүүс бол одоо бүр юу ч байсан tier list тоодаг болсон шүү дээ. Яг би жоохон хацарчих шиг л боллоо л доо. Гэхдээ стил энэ шиг хиймээр исэн юм аа. Ашигтай орё. За, энэ tier list-ийг бол 3 зүйлдээ тулгуурч гисаана. Нэгт анимийн тухайн салбартаа үзүүлсэн нөлөө impact. Хоёрт ерөөхдөө энэ аним өөрөө бүтээлийн хувьд хэр юм бэ те? Хэр сонирхолтой алдаагүй плоттой, хэр сайн дүрийн хөгжүүлэлттэй, анимын үндсэн агуулга, гол утга санаа эдгээр нь ер нь валид байж чадах уу те? Бас тэр утга санаагаа хүчээр тулгахгүйгээр зөвөр хөргөж чадсан уу өдр гэх мэт. Гуравт би ер нь энэ анимыг үзэх дуртай юу буюу яг цэвэр миний өнцөг. Тэгээд тэр нь бол мэдээж ямар шалтгаанаар яж болно. Үнэхээр гоё masterpiece анимийнх нь үзэсгэлэнтэй тэр санаа төгс гүйцэтгэлийг мэдэрдэг болохоор дуртай ч яж болно. Эсвэл зүгээр Zero-ийн фэнотчиг нэг дөрвийг л үзэхийн тулд дурладаг ч яж болно. Эсвэл Баки шиг ч юм уу зүгээр entertainment таны мэдхүн зорилгоор ч дуртай байж болно гэсэн үг байхгүй юу? Миний тэр анимын дуртай байгаа шалтгаан нь юу ч байж болно гэсэн үг. За жишээ авсан дээрээ шууд Бакигаар эхлүүлчихье. За Бакигийн хувьд гэх юм бол нэгдүгээр шалгуураар бол баг A юм уу S рүү ч оруулах боломжтой. Цаачин бол Netflix-ийн аним гэдэг салбарын чирж байгаа тоотой идэх аниме нэг штэ. Аним үзтгүүн ч Netflix дээр Бакиг сонирхож үзсэн нь үнэн. Мим ертөнцид бас бараг шууд Жожогийн дараа орох үс нэр хүндтэй гэдэг нь ч гэсэн үнэн. Тэгэхээр хангалттай нөлөө impact үзүүлсэн алдартай аним гэж хэлнэ. Харин хоёр дахь шалгуураар бол C юм уу D л баг. Өмнөшлөлтөөр хэлсэнчлэн бүтээлийн үед бол монштэй. Ерхий плот хийж байхгүй. Зохиолч нь янз янзын замбраагүй сторинууд толиолтой. Гэтэ контент гэж бодоод үзэх юм бол яалтчгүй сонирхолтой, хаяа үзчихд өөдөөдгөө. Тэгэхээр 3 дахь шалгуураар бол би дуртай гэсэн үг байхгүй юу? Хэдийгээр муу бүтээлч гисэн. Тэгээд энэ 3 шалгуурыг дундчлаад би дээр тавьсан Бакига. За нэг иймэрхүү байдлаар. Neverland. Ер нь одоо харахад бол тун сонирхолтой плоттой. Тэгээд чүүч дөрүүдтэй тэгээд тэр гол санаа world building гэдэг нь ч гэсэн нэг тийм дистопик харуулсан те. Байгалийн хууль гэдэг зүйлийн харгас мөн чанар, амьтад бид нар хэрхэн ханддгийг зөвлүүлсэн эдгээр нь бол ер нь бол сайн байсан, сайн бүтээл. Гэтэ би энэ анимыг анх 2019 онд дөнгөж гарахт нь үзчихсэн. Тэгээ тэр үеийн жахаа ер нь нэг бол хаг зодоонтой, нэг бол нүд уясам хөөрхөн вайфтай л аним үздэг байсан байхгүй юу? Тийм болохоор надад бол тэр үед тийм хүчтэй сэтгэл үлдээж байгаагүй. Тухайн үед My Name-лист нь оноо бүр 8.7 авцсан байлуу да. Тийм болохоор бүр хүчээр сиснийг үзэж дуусгасан өөртөө бүр наа чи 8.7 тань шүү дээ. Үз гэсээр байгаа. Тэгээ сис 2 гарахт нь угаасаа нэг сонирхолж төрөхгүй байсан. Угаасаа тийм дуртай биш болохоор тэгээд мэдээж билүү тийм мэдж байгаа ч хах фейлдсэн шүү дээ. Яг хоо сис 2 нь фейлдэггүй бол сүр хүчнээс найгаад би тэр дээр тавих л байсан баг л та. Гэтэ нэгэн төсөглөөсөө хайшаадаагүй. Бас миний хувьд энэ аним анханасаа тиймч хүчтэй нөлөө үзүүлээгүй чухал аним биш байсан болохоор. See. Attack on Titan. Өнгөрсөн 10-ны хамгийн шилдэг шоу. Бараг хамгийн шилдэг анимын ч гэд хэлчихэд санал нийлэх хүмүүс бол олон байх. Тийм угаасаа сайн ч аним би өөрөө ч дуртай. Бас 13 онд гарч ирж байхдаа шооны анимд бол бүр хайр нэргүй цуснаж гоор оруулж ирснээрээ ер нь бол нэлийн том импакт үзүүлсэн баха. Тэгэхээр маргаангүй эсэ. Наруто. За том урлын нэгтэй. Бас ер нь One Piece Bleach 2-ыг ч гэсэн хамттан заяа. За мэдээж бүтээлийн үед бол янз юм. Тохоо үедээ байхгүй галзуу планууд, сонирхолтой дөрүүд, бас олон ангитай болохоор плот нь world building гинж нэг тийм нүсэр сүртгүйц байж чаддаг. Тэгээ нөлөө алдар нэр бол угаасаа л ойлгомжтой ямар модал том гурвал ихэвдээ те. За гэхдээ надаа хэр таалагддаг вэ гэдэг бас нэг шалгуур байгаа да. Тэгээд би өөрийгөө ажаад үзэнгүүт ер нь бол би юм олон ангитай урт анимуудыг зурагтаар л үзэх дуртай мэлээ. Интернетээр үзэхээр жоохон дуухгүй бас янз бүрийн сатараад идэг болохоор энэ хуучны уламжлалт 100-аас дээш ангитай шоунуудыг бол яг нэг марафон хийгээд үзэх гэхээр ер нь асуудалтай. Одоо тийм ч болохоор би Naruto-г Pain-ээс үзээгүй, One Piece-ийг болохоор Oden-ээс хойш үзээгүй байгаа ерөөсөө. Bleach-ийг бол яг би зурагтаар үзэж байгааг болохоор бас л нэтээс бүр ихнээс нь марафон хийх гэж үтсэн л дээ. Тэгээд 50 дахь өнгөртөл явууллаа яалаа бууж гисэн. Тийм болохоор яг уг нь бол би Bleach-ийг ээрүү биш бүр би мэрүү эсвэл зүгээр хил хамнаар солоор байгээд би бичлэгт оруулахгүй гэж бодсон л доо. Бид нар сүүлд гарсан 1000 жилийн дайныг бол мананаас бүр хүчээр надад үзүүлсэн чинь ер нь бол угаасаа л галзуул аним юм байлээ л дээ. Би бүр их дөрүүдийг мэдэхгүй мөртлөө л авчаад байсан. Тэгэхээр ер нь бол хизээ нэг цаг зав гарах юм бол дахиад нэг марафонд гэж оролтно гэж бодож байгаа тий. Луу төмлөг.
За миний хувьд бол луу төмөлөг One Piece Naruto-гоор бол бараг л нэг төвшөө угаасаа. Уруулал миний дурсамж дотор маш чухал зай эзэлдэг нандэ анимууд. Яг гоо бүтээлийн үед бол тэр world building, plot гэсэн тал дээр One Piece Naruto 2 арай илүү юм шиг санагддаг. Угаасаа сүүлд нь гарсан юм чинь Dragon Ball-ийн хамаг алдаагийн засаал сайжраад гарч исэн байж таарна шүү дээ. Гэтэ инфлюенсийн үед бол мэдээж Dragon Ball-тэй хин ч хайвдаггүй. Яг ийм цэвэр хөгүүдэд зориулсан serialized storyтэй те. Төсөөргөм тулаанууд ер нь бол тухайн үедээ ийм зүйл Японд байтгаад дэлхийд ч яваагүй шүү дээ. Тэгэхээр Shonen anime эцэг, том гурвлын эцэг Dragon Ball-ийн гол эсрэг оруулахгүй бол алдс болохах автомат байсан. Boku no Hero Academia. Би энэ анимыг бүр 16-нд бүр 1-р ангиас нь хойш 7 хоног болон хүлээж үздэг байсан. Season дуусангууд ч гэсэн дараагийн season-ийн хоног тоол үлээгэл бас бүх movie-г хүртэл алгасалгүй үсчдэг хэмжээний team дуртай байсан аахгүй юу? Тэгэл мэдхгүй season 5-ын голоос нь шууд хайсан байдیں۔ Магадгүй аниме нуусан гэхээс илүүтэй би өөрөө бас өөрчлөгдсөн байж болно л доо. Гэтэ Boku no Hero Academia анх гарч байхдаа пик үе дээрээ те Season 2 дээрээ бол бүр Naruto-гийн өв залгамжлагч ирээдүйн Shonen anime нүүрс царай идэрч гэж яригдчихсэн шүү дээ. Тэгээд тэрнтэй харьцуулах юм бол одоо бол яалтчгүй нөх яригдхаа байлцсан, тоогтхоо болцсон байлээ. Уг нь бол зураглалын асуудал хөө, плот ч гэсэн нөх унчаагүй л байх шиг байгаа. Миний бодлоор зүгээр fan base-ээсээ болж адлуулсан уу эсвэл Jujutsu Kaisen Demon Slayer гэдэргээд өрсөлдөөн хитрхи амар байгаад байна уу те. Бас яг хав жоохон филлер шүү анги хитэр хальт гараад нуршаад байгаа хандлага бол ганц харагддаг. Өнөө үед бол мэдээч яасан ч тэгэж болохгүй. Бас саяхан манган дуусаад төгсгөл нь бол нэлээд олон хүмүүс таалагдаагүй шүү дээ. Ерхийдөө ийм шалтгаануудаар нэлээд нээрлүүлж байгаа ч гэсэн стил бир үжихнээ яаж хийж байгаа. Black Clover. Shonen анимуудын тийм олон ангитай холамжлалыг үргэлжлүүлэх гэж оролдоод фейлцсэн. Гэтэ мэдээж муу аним гэж хэлж хэлж чадахгүй. Астагийн чарлааны жоохон тэркүүгээр дисчүүл ер нь дасчин тэгээд тэмцээн уралдаан тоглоом мэдэртэй аркууд айгүй их байдаг болохоор сонирхол яалтчгүй татдаг. Яг ихний эдэн болж яг уйтгартай угаасаа хуушны анимууд шиг world building-ийн том болохоор build up хийх гэж жоохон залхах хандлага байханд байдаг. Гэтэ тэдний гүрийгэд үзээд ах юм бол харамсуулахаар галзуу сөсөрхс сценууд бол байдаг. Би дээрээс нь Black Clover-ийн уйтгартай хэсгүүдийн марафон байдлаар бөөгнүүлж хагаад яг гоё хэсэг дээр нь тулгаж таарад тэгээ яг гоё хэсэг дээр нь намайг 7 хоног болгон хүлээх шаардлагатай болгож байгаа болохоор тэр нь бүр намайг байж суулгаж ирсэн юм л та. Тийм ч болохоор зарим сценууд нь бол бүрхээ зүрхэнд орсон. Гэтэ одоо яаж том гурвалтай зэрэгцүүлэх вэ те? Би. За яг нөгөө аним гэдэг зүйл зурагтнаас стриминг хэлбэр рүү шилжиж явах үеийн анхны алдартай цөөхөн ангид шононгуудын нэг гэж хэлж болно. Яг анх төгчүүдийн л нэг мөн болохоос Death Note-ыг дагаад аниме цөөхөн ангитай болсон гэж мэдээж хэлж болохгүй. Гэтэл шалтгаан нь юу ч байсан гэсэн анхдагч байна гэдэг чи өөрөө маш хүчтэй импактыг л дагуулах нь ойлгомжтой л доо. Тэгээд мэдээж бүтээлийн хувьд ч гэсэн сайн, би өөрөө ч гэсэн маш дуртай. Миний бас л интернетээр үзчихсэн анхны анимуудын нэг мөн. Soul Eater. За яг уламжлалт олон ангитай болон шинэ үеийн цөөхөн ангитнууд хоёрын голтон буюу яг хөвсөж явах явцад нь гарсан ангин цөөхөн чиш олон жишээний бол Soul Eater. Ер нь бол дайчгүй гэхдээ надад л тийм хүчтэй мэдрэмж өгөө те. Хэдэн өдөр бодогдоо дөрүүдийнх нь нэр нь талхин сэлгдэж үлдэх хэмжээний тасарсан юм бол байгаагүй. Би плотын ч гэсэн яг нэгэнгүү санахгүй л байна. Тэгэхээр яаж угаасаа Boku no Hero Academia Black Clover хоёртой зэрэгцүүлэх үү? C. Fire Force. За, Soul Eater-ийн зохиолчийнх нь өөр нэг аним. Зураглал бол галзуу зарим дөрүүдийн тулааны найруулга гэдэг ч гэсэндээ ч үгүй сайн. Гэтэ энэ аним бүтээлийн хувьд ерөөсөө Soul Eater-ээс сайжрааг юм шиг санагддаг. Онцгой тийм нөх анзаарагддаг. Бүр нэмээд муудахсан юмнууд нь тэр ядаргаатай их фан сервис, зарим бүр арай л жоохон кринж сценүүд бас байд юм аа. Тэд нар бол үзэхэд дохгүй байлгсан, жоохон уйтгартай санагдсан. Season 1-ийн яг дуусахын алдад хайсан санагдчихээн. Season 2 бол яасан байгаа бүүмэд. Гэхдээ лав сошиал медиагаар хаасаагүй яваал алж талаад исэн юм бол ерөөсөө анзаарагдаагүй. Тэгэхээр анхны ди. Akame ga Kill. Яг нөгөө Attack on Titan-аас хойхон Shonen анимуудад эрчимтэй гоор хариг хэсгүн дагуулхад орж ирж явах үед гарсан анимуудын нэг л дээ. Дүрээ бол хайр найргүй алдагтай. Магадгүй бас Attack on Titan нөлөөж явах боломжтой. За тэр яг ер нь бол энэ анимд бол дуртай, дөрүүд нь сонирхолтой, харизматай. Гэтэ надад жоохон таалагддаг юм хитрхи хариамлагтай бас.
Юуг нь бол гол дүрээс гадна насны хідэн тусах төрүүдийн шип үзэж мэрлээ байсан. Бас ганцхан сизонтэй ер нь бол зохиол нь жоохон жижигхэн болохоор тийм legacy идэрч гэсэн үлдээх болцоо олдоогүй юм шиг санагддаг. Тэгэхээр яг сайхан сидээр тавьчих. Йоо, 7.1 хөл бол бүр үнэхээр солиотой байсан юм аа. Ер нь Attack on Titan, Hero Academia 7.1 хөл 3 бол намайг анимд оруулахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн л дээ. Хэрэв энэ 3 байгаагүй бол би Dragon Ball Naruto 2-оос цааш явах ч байсан үгүй ч үү те. 7.1 хөлд бол би бүр тухайн үедээ Hero Academia-с жилд дуртай байсан юм. Тэгээл те, Season 3 те, Season 4 те. Одоо өөг нь бол хөөрхий гарч туусаад бүр хүүхдүүдийн шинэ анime өдр нөхөртөл ихэлсэн юм байлээ л те. Дааш тэр нь тэгээл чивчмэг. Сэрүүл оруулъя да. Haikyuu. За, Haikyuu үзээд волейболд орсон хүмүүс олон байх. Би ч гэсэн нэг орох гэж үзээд өөрийнхөө давуултыг яг Oikawa шиг л төсөөлдөг байсан. Ганц ялхан би доороосоо давуулдаг. Гэтэ Haikyuu бол ер нь яг энэ спорт аним гэдэг зүйлийг паналаас авгарч хөрсөн дээр болгосон анхны аним ч гэж магадгүй шүү ер нь бол. Тэрнээс гадна бас энэ анимаас яг жинхэнэ Япон ахлах сургуулийн амьдрал харагддаг байхгүй юу? Дөрүүд нь ч гэсэн бүр яг л Япон ахлах сургуулийн хүүхдүүд. Үнэхээр vibe нь гоё юм аа. Тийм, тэгэхээр сайн чүтэл, муугүй жалдар нэртэй, би ч өөрөө дуртай. Гэтэ аль шалгуураараа бүр тийм гоцгой зүйл бол ерөөсөө байдгүй. Бас фэн байсан жоохон эвгүй хүмүүс байдаг. Тэгэхээр одоо биерүүл оруулъя. Аллахын анги. За бас л миний анх үзсэн анимуудын нэг яг Hero Academia 7.1 үлээдэр шиг биш ч гэсэн ер нь бол таалагдчихсэн тухай үедээ. Угаасаа л ихтэй үнэхээр сайн юм л да. 2 сизонтэй аль нь ч ер нь фейлдээгүй яг тийм гейм ченжер бол биш ч гэсэн үнэхээр алдар нэртэй. Энэ анимыг шилдэг шоно гэж үздэг хүмүүс ч гэсэн байт юм байлээ. Тэгээ тэр хүмүүс нь ер нь энэ аниме фэн бейс бол ирүүл штэ. Эвгүй хүмүүс бол цөөхөн. Тийм. За тэгээд ер нь бол өөлөд ах юм байхгүй дээ энэ анимаас. Гэтэ бүр тултал нь магтчихаар агуу аним бол биш. Шилтгүүдийн нэг биш. Тэгэхээр нэг C рүү оруулах уу, B рүү оруулах уу гэж нэлээ эргэлзэж байгаад B рүү оруулахар боллоо. Hunter x Hunter. За ер нь бол баг бүх талаараа том гуралтай нэг төвшин л төө. Гэтэ би Hunter x Hunter дуртай болохоор те. Сайхан арын хаалгаар те. Яг уу тэр горын өөрийнх нь хохилтой угаасаа Crocodile-ыг Yonko идэр болгоцсон бол Orochimaru янз бүр болгох хүн шиг хэвээр нь ойлгоцсон бол Chase рүү оруулах ч хэлсэн билүү. За мэдхгүй. За яах. Энэ бол миний channel, энэ бол миний аним S. За 80-ад оны шилдэг шоунон бол Луу төмлөг, 90 оных One Piece, 2000 оных бол жах эргэлзээтэй. Тэгээд 10 оных Attack on Titan. За тэгээ 20 оных бол бараг л Jujutsu Kaisen болох маш өндөр магадaltaй болсон байгаа. Угаасаа манга ч гэсэн ер нь бол дуушуутай байсан болохоор анх аним болж гарч ирэхдээ шоны аним ирээдүй болох ер нь боломжтой гэж яригдчихсэн. Гэтэ үнийг хэлэхэд надад л сизнийг нь бол огт онц санагдаж байгаагүй. Магадгүй миний хүлээлт хэд өндөр байсантай ч холбоотой байж болно. Тэгээ Season 2 гарахт нь ч гэсэн ер нь их тоохгүй. За тэгж байгаа бөөгнүүлэнтэй гэж бодож исэн чинь Jujutsu Kaisen миний feed reel-ээр л бөөгнөрсөн. Нэрээ хаашаалаар нь энэ аниме мим бичлэг спойл эдит тэгэл одоо нүүрэн дээр өдөр шингөө тулгаад ахаар яалтчгүй үзэж байгаа юм л да. Гэтэ Season 2 бол үнэхээр миний хүлээлтэнд хүрч чадсан. Үнэхээр галзуу байсан. Season 1-ээс бол надад хавь илүү санагдсан. Яасан ч гоё зурагтай, яасан ч гоё тулаануудтай. Мангагийн сонсохноо Season 3 ч гэсэн бас л идэж явах сурагтай байлээ. Тэгэхээр би юу гэдэг дээр бас нэлээ эргэлзлээ. Гэтэ нөгөө Season 1 нь бол жоохон таалагдаагүй штэ. Тэрүүгээрээ шалтгаалаад би дээр л тавья да. Бигийн гэтээ хамгийн дээр нь тавьчих. Season 3 нь гэтээ чанараа алдахгүй одоо гişг алж хидаад ах юм бол ирээдүйд угаасаа хангалттай юм уу эс рүү оруулж болох байхаа. Chainsaw Man. За Jujutsu Kaisen дөрсөлдөгч гэж байдаг бол тэр нь бол Chainsaw Man-аас өөр аним баг байхгүй дээ. Уг нь Demon Slayer-ийн мөхөнгөө саачин бас 10-22-ын завсарт гарсан штэ. Тэгэхээр яг шинэ үеийн шоон гэхэд ч хэцүү биш хит хэцүү. Бас сүүлийн үед жоох унчих гал байгаа. Chainsaw Man бол ер нь шууд шулуун дэше явж байгаа штэ. Яг уу Season 2 гараагүй л байгаа л да. Гэтэ мангаг нь харангууд зохиол бол угаасаа хангалттай идэж явахаар байгаа. Зураглалт найруулга эдгээр нь гэж бол ер нь л фейлдэх байх гэж найдаж байна. Chainsaw Man-ийн хэм маяг нь ерөөхдөө ван шононгоос ч биш бүх анимуудаас ондоо штэ бас. Жоох нэг баруунчдсан юм шиг тийм айгүй кул вайптай те.
Магадгүй энэ ирээдүйд нэлээд хүчтэй нөлөө үзүүлэх тийм гейм ченжер ч болж магадгүй байх ирээдүйн анимуудад. Гэтэ одоохондоо бол нэг амар инфлюенс эдгээр нийлт харагдаад байхгүй болохоор би дээр л тавья дөө. Doctor Stone. За, Code Geass, Death Note 2-оос хойш гол дөрүүд яг нэг тийм хуучин уламжлалт шоуны анимуудаас ялгаатай болоод эсэргээрээ нэг тийм ухаантай гаюуч гэсэн гарч ирэх мод илэрсэн шүү дээ. Doctor Stone бол нэгдэж штэ тийм нэг. Тэ, ер нь бол сайн аним л та. Ялангуяа дөнгөж гарч ирж байхдаа бол бүр интернетийг дисэлсэн те. Гэтэ энэ анимын концепт нь өөрөө яг нэг тийм Minecraft шиг chill survival маягийн аним болохоор яг явах тусмаа баг-багаар уналтанд ороод ах шиг байсан. Уг нэгтээ тэрийг хөөрхөн засгаал Tsukasa-тай конфликт идэр үүсгээл хэдэн мянган жилийн өмнөх After холбож малбол хөөрхөн плот оруулах гэж оролцсон. Ер нь бол ажгүй оролдоход бол байсан л та. Гэтэл тэд нэг тийм яг гоё хүчтэй мэдрэмж өгч чадахгүй л ах шиг санагдсан. Бас үзэгчид ер нь энэ анимыг нэг жоохон панаалтай гэж шөмжилдэлтэй. Гэтэ яг тэр нь үнний хортой. Senku-гийн тэр хит төгс байдал, Tsukasa-гийн галзуу хүч чадал идэр бол өг нь бол ахлах сургуулийн хөвгдөд ч тэ. Мэдээж гэхдээ айгүй тустай. Үзгээд шинжлэх ухааны ерхий ойлголцсон, ашигтай контент, зураглан ч гэсэн мэдээж маш сайн. Угаасаа манганых нь артистсэн солонгосон байсан болохоор анимен ч гэсэн зураглал нь бол ер нь цодон өөрмөлсөж чадсан. За гэхдээ тэгэл Doctor Stone-ыг би яагаад ч хэрэг тийм Jujutsu Kaisen Chainsaw Man эдэртэй зэрэгцүүлэхийг хүсэхгүй байгаа болохоор C. Томодачи гэв. За бас нэг алдаатай гоцхонд гол дүртэй аним. Би өөрөө яг нэг иймэрхүү тийм тархины наадхай янз бүрийн тоглоом мэдэртэй аним кинонод дуусгүй болохоор л энэ аним үзэж дуусгасан л та. Түүнээс нэг нөгөө хэлэхэд угаасаа л тийм гайхамшигтай уран бүтээл шүү дээ Томодачи юм. Жишээ нь одоо плот твист хийх чинь гэж хэд хичээснээс болоод плоттоо цоорхоо гаргасан ч юм уу. Эсвэл зарим дөрүүд нь жоохон үнэлтэй биш. Тэгэл гарч байгаа шийдвэрүүд эдгээр нь олон хүнээс нь тийрүүлэхээр юмнууд бас байдаг шүү дээ. Бас үйл явдал нь тэр ганцхан л тоглоомоо л дагнаад харуулдаг байдаг. Уг нь бол сайн аним кинонуудыг бол 2 3 өөр сторийг нэгэн зэрэг өрнүүлж мөрнүүлээл. Мэргэжлийн төвшөнд нь шүүл баг плот гэж хэлэхэд хэцүү бах. Зүгээр стори гэж хэлсэн зөв ч юм уу. Басал яг Баки эдэр шинийг тийм контент руутэй аним хийс илүү. Тэгээ мэдээж алдар нэр нөлөө өдөрч гэсэн угаасаа таарав. Би өөрөө яг хуу энэ анимыг дуртай л та. Гэтэ тийм хайртай бүтээл бол биш. Тийм болохоор арын алгынуудаа байхгүй. Гэтэ яг бүх дундаж анимуудтай харьцуулахад бол мэдээж муу бүтээл гэж хэлж болохгүй. Гэтэ энэ дундаа бол ди. Энэ дэлхийд мянган буруутай хитрэг бол би тэдний нэг нь. Энэ дэлхийд нэг буруутай хитрэг бол тэр нь би. Энэ дэлхийд нэг ч буруутай хитрэг байхгүй бол би үхсэн гэсэн. Юу л да. Би ер нь бол боротойг үзээгүй заяа. Зүгээр сайхан те Z generation-ийн төлөө л байна да. Үзээгүй ч гэсэн хэдэлчихье. Гэтэ үзээгүй ч гэсэн шалтгаан болоога мэдээж. Нэгт бороотой гэдэг нь оршин болоо. Хоёрт манай боротойгийн улаан ногоон фэн найзууд байхгүй юу? Тийм болохоор энэ ертөнцийн тэнцвэрийг хадгалахын тулд бороотой хийлэх үүрэг надад байгаа. Горовт энэ гэсэн тэрлээс хаваасан байна. Тэгээд ийшээ хэнийг оруулах вэ гэж бясалгасны эцэс угийн хамгийн их хейтертэй амтан болгон дадлуулж идэг 6 оноотой хөөрхий боротойгийн илгийг барихаар шийдлээ. Fairy Tail. За цагтаа бол бүр том гурвал Full Metal Hunter-ийн сандартай зэрэгцэж яригддаг сайн юм штэ. Тиймдээ ч өөртөө хүчээр үзүүлэх гэж их оролдсон. Эхний 50 анги хүртэл явлуу яалаа хайсан байдیں۔ Яг жоохон бахта зурагт мурагтаар үзсэн бол хамаагүй таалагдтал байсан байх л та. Гэхдээ арай томорсон үедээ интернетээр марфаа хийж үзэхээр Fairy Tail бол яалтчгүй л жоохон өдөртэй санагдсан. Тэгэхдээ яг одоо тэр пик фейс үе явах юм бол нэлээд жоохон уналтанд орсон байгаа шүү дээ. Яг тийм бүтэн фейлдчихээгүй ч гэсэн One Piece дээр шиг чанараа сайн хадгалж чадаагүй. Магадгүй Fairy Tail-ийн нөгөө хит их нөхөрлийн хүч, логикийн жоохон алдаатай power scaling гэдэр нь аним ертөнцөө мем болгоцсон юм шиг санагддаг. Fan service ч гэсэн тамтаггүй шүү дээ. Миний үзсэн эхний 50 ангид л ер нь жоохон анзаарахтахаар тийм ядсан fan service жоохон cringe сценүүд бол байсан. Тэгээл ер нь баг нэг хэсэг нөрхөөг баг. Иймэрхүү шалтгаануудаар ууг нь бол сэрүүж хичмээр байл л та. Гэхдээ бас яаж цагтаа том гуралтай цуг яригддаг байсан анимигтэй. Имлээс алтар нэр дээр бол амар штэ. Бас жижиг сажиг өөнүүдийн үл тоогоод анимиг ерөнхийд нь ярил муу гэж хэлэх аргагүй. Түрүүнсэн шиг би яг жоохон бахта зургатаар үзсэн бол энэ анимд бол нэлээд донтох байсан байх өндөр магадaltaй. Тэгэхээр би рүү бол яаж хийж байгаад оруулсан зүгээр ах уу. Full Metal.
Том урал ортгүй ч гэсэн баг хамгийн хүчтэй фэн бэйс аним баха. Майны лист дээр бол 10 жил хаанчилчлаа штэ. Мэдээж сайн аним угаасаа юу ярих уу? Том уруулыг бодвол нэрээ арай илүү томчууд зориулсан юм шиг санагддаг. Анимийнхэн тэр үндсэн санаа, баг зэргийн гоор эдэр бас жоохон шинжлэх ухаан дээр за яг шинжлэх ухаан биш л дээ. Прото сайенстэй. Гэтэл ихэнх шононууд шиг тийм ор хоргүй хоосон төсөөллөөс ичэд үүсгэдэггүй. Ядаж нэг шинжлэх ухаан шүү юмнаас ичэд үүсгээд байгаа штэ. Тийм ер нь бол хаанчиг сантар Full Metal 2 бол гад талдаа шонон гэсэн дотор талдаа Sen vibe бол мэдрэгддэг. Ихтэй Full Metal-д дуртай ч гэсэн Антрикс хантаршийн хэмжээний бүр тэгтлээ донтож автчаагүй. Тэгэхээр зүгээр эдэр тавьчихв. Freyrin. За Full Metal-ийн фэнүүдийн ард арсан зүуд 2 сарын дотор Full Metal-ийн тэтмийг булаасан. Одоогоор бараг жил шахуу нийтхөөр хадгалаад онооныхон зүрх харуул угаасаа буух шинжгүй байгаа л та. Тиймдээж ганцхан жилийн дотор хүн болгоны ярианы сэдв болсон. Нэг талд нь Freyrin-ийг хит overrated гэж үзсэн маш олон хейтер, нөгөө талд нь өмнө нь огт мэдэрч байгаагүй сайхан мэдрэмжийг өгсөн гэх маш олон фэнүүдтэй ч болоод амжсан бас. Миний хувьд бол мэдээж хейтер биш, фэнүүдийнх нь нэг. Гэхдээ Freyrin-ийг баг зэрэг overrated-тэй нь санал нийлнэ. Ганц Майны лист ч биш заяо. Reddit-ийн бүр нэлээд том алдартай группийнхнаас авсан бүх цагийн хамгийн шилдэг аним гэсэн судалгаагаар ч гэсэн Freyrin-ийг орсон байсан аахгүй юу? Энэ анимд бол би үнэхээр дуртай, баг миний топ 10-д ч гэсэн орох байх. Гэхдээ нэгт хийж яагаад ч хэлэхгүй л тээ. Хэлэхэд ч угаасаа эрт байгаа штэ. Тэгэхээр S руу арай оруулахгүй. Hell's Paradise. За энэ аним бол надад эсрэгээр нэлээд underrated санагддаг. Яг уу амжилтан дөрөө бас хөөрхөн алдартай болцсон л доо. Гэхдээ Hell's Paradise бол тэрнээс илүү хүртэх хэрэгтэй юм шиг санагддаг. Би бол бирүүл оруулмаар байна. Гэхдээ би яаж шарийн хаалгадаг гэж хичээгээ Jujutsu Kaisen дээр зэрэгцүүлж болохгүй байх л та. Си. Doraemon. За ер нь бол яг хүүхдэд зориулсан шонон. Угаасаа Dragon Ball-оос өмнө гарч ирсэн болохоор барууны team episodic storytelling гэсэн зарчмыг дагаж явсан анги болгоно нь өөр үйл явдалтай тийм нэгдсэн плот гэж байхгүй юм те. Яг хоо одоо үзэхэд бол нэг хон санагдахгүй л байх. Гэхдээ хүүхд байхад бол үнэхээр хөөрхөн байсан. Ялангуяа Япон хүүхдүүдэд бол бараг л Том Жери шиг л байсан баг. Илүү relatable байгаа штэ. Надад ч гэсэн баггүй дурсамжуулдээсэн ялтчгүй л өвчнүүдийн нэг л дээ. Хангалттай бирүү орно. Psyche-Kusuo. Ер нь бол миний үзчихсэн хамгийн инээдтэй аним бол Psyche-Kusuo Kaguya-sama 2. Жохон байхад инээдтэй санагддаг ус аним одоо үзэхээр би кринжлээд байдаг байхгүй юу? Тэгсэн энэ хоёрыг бол одоо ч үзэхэд миний humor sense таарч л байдаг. Нэрээ надад бол үнэхээр Psyche-Kusuo Gintama-гаас илүү санагддаг байхгүй юу? Gintama шингтэй ер нь за боли. Эзэнгүү тааск шууд харагдлаа л да. Gas Psyche-га бирүүж хичээд бушуухан дараах руу орё. Spy X Family. За яг гоё гэр бүлээр үзэхэд айгүй гоё нэмтэй. Дааш манайхан ани үздэгүүлдэ. Зураглан ч гоё, плот нь ч гоё, хөөрхөн адал явдалтай. Би ч гэсэн хаяа үзэх дуртай. Мэдээж алдар нэр ч гэсэн хаасайгул Аниагийн cosplay фигүр явж илээ штэ. Гэтэ тэгээд дээрүү тавьчихээр бас эйн анимууд арай л өөр төвчний харагдаад байна л та. Тэгэхээр хоёулаа зүгээр сайхан даруухан би дээрээ л хөвтчихье дөө. Mirai Nikki. За плот бол сонирхолтой. Зураглал нэг яах втэй л тэгээд бүтээлийн үед бол яг нэг тийм гоё утга санаатай амьдрал дойрын юм бол биш нэлээ ээжи төрлийнхтэй. За нэг 20-аас дээш насныханд бол нэг хон санагдахгүй байх. Гэхдээ яг шилжилтийн нас юм уу өсвөр насны хаяхуу үед үзэхэд бол айгүй гоё сонирхолтой аним байлээ. Би бас нэг 15 6 таатай л үзчихсэн байх. Ер нь бол хаалгачижсэн. Тэгээд алдар нэр бол бас ер нь дайжгүй штэ. Бараг энэ Yandere гэдэг үгийг модонд оруулахад юу нэ бол нэлээд чухал нөлөө үзүүлсэн байх шүү. Тэгэхээр D дээр тавьж угаасаа болохгүй байх. Си. За би Marvel-ийг үзэх гэж ихжээсэн guys. Чадах бүхнээ хийсэн. Эхний сизнийг бол дуусгасан. Гэтэ надаа ер нь бол таалагдаагүй. Тэрээс нэг тийм гоё дүр сэтгэл үлдэхүйс сцены дээр анзаарагдаагүй. Уг нь бол үзээд нэг л жил болсон баг. Гэтэ барыг хийхээ мартсан байна. Яг хоо аниме нь өөрөө нэг тийм series биш хөнгөн инээдмийн аниме л та. Гэтэ тэр comedy хэсгүүд нь ч гэсэн надаа нэг миний төрлийн humor бишээсэн. Адал явдал плот явд ч гэсэн магадгүй би өөрөө Harry Potter дургу өөрөө итгэж боддог юм баггүй юу. Тэгээд тэрнтэй ч холбоотойгоор Marvel-ийг ад үзсэн байж магадгүй.
Тийм, уг нь бол би бол D дээр тамаар байна. Гэхдээ те opening нь бол YouTube дээр 200 сая амттай байгаад бас яаж тэгж болох вэ? Zero хий. Blue Lock. За, миний үзчихсэн хамгийн гоё спортын аним бол Blue Lock байх уу? Тийм, миний хувьд бол IPA-гаас ч илүү. Тэгээд хил амнаас айгаад бас IPA-г оруулсангүй. Дөрүүд нь бол бүр үнэхээр солиотой cool, сайн жижигдсэн. Бас хамгийн гол нь анимийнх нь тэр гол санаа нь Японы хэдэн мянган жилийн турш дамжсан тийм ёс суртахууны хим хэмжээр хүмүүжил рүү дунд руу гаргасан шүү дээ. Тэгэхээр нөлөө нь бол ганц анийн дотрооч биш, маш өргөн үрийг хамарсан үнэхээр зөрөгтэй аним л да. Плотын үед нөгөөх л тэмцээн уралдаан болохоор би ч гэсэн дуртай явагдсан. Яг хав тийм сайн болоод гэж хэлэхгүй ч гэсэн бас муу биш. Бас надаа инner монолог нь тийм лайтай биш, маш сонирхолтой санагддаг. Би ч гэсэн гэхдээ ер нь инner монолог дуртай л да. Тийм, ер нь бол яг л миний тайпны аним л байсан. За тэгээд guys ганцхан удаа ар урд хаалах одоо юу хийдин те бүгдийн зэлэдэл нээж агаад муу хайртай аним Эро миралгуулсан. Кэс ороо. Demon Slayer. Зураглал бол галзуу. Плот дэжгүй. Дөрүүдийн дизайн бол галзуу. Харин дөрүүд нь за альтернэр импакт бол аимшигтай л та. Энэ анимыг бол мэдэхгүй хүн бодоор байхгүй болцсон дөө. 30-аас дээш насны аним үздэг ах их нар хүртэл Demon Slayer үзсэн байгаа даа байхгүй юу? Тэнгүүтээ баг надаас илүү сайн мэдээд байгаа. Яг хоо season 3 жоохон уналттай харагдан лээ. Гэхдээ season 4-өөс удахгүй сэргийчих байх гэж бодож байгаа. Би өөрөө Demon Slayer-т дуртай. Яг бүр хайртай биш ч гэсэн дуртай. Тэгээд дээр рүү тавьчих гэхээр Jujutsu Kaisen-аас арай л өрөвдмөр харагдаад байна л да. Би. За, миний хамгийн анх үзэж исэн JoJo бол Part 5. Тухайн үедээ бүр үнэхээр л донтуулж исэн юм. Тэгээд Part 5-ын анимын тулгангуудаа 7 хоног болгон хүлээж үзэж чадахгүй бүр төсхөө байгаад тэр хоорондоор нь бусад партуудыг үзсэн байхгүй юу? Мэдээж гоё л байсан л та. Гэхдээ аль нь ч Part 5-ыг үзээгүй миний хувьд. JoJo бол гэхдээ 1986 оны манга штэ. Ер нь бол лоо түнлэгтэй нэг үедээ. Хэрвээ JoJo яг тэр үедээ шууд анимад ашиг зургалтай гаргацсан бол бараг одоо Dragon Ball-тай ч үз. Тэгээ дараагаар нь гарсан шоннууч гэсэн яг Dragon Ball-ийн хим маяг биш. JoJo-гийн хим маяг гэсэн давхар шингээгээд одоогийн бидний мэдэх анимууд бол төсөөр болох байсан ч гэж магадгүй гэж би боддог. Араки ахын хим маяг бол угаасаа л ер нь нэг тийм классик штэ. Ихэнх партуудаас нь ажиллагддаг л да. Жишээ нь одоо Part 1-ийн дөрөв Vibe дээр бол яг л нөгөө шопдер хүмүүсээ санаа авсан юм шиг. Ялангуяа Dyogi Aoi дээр бол бүр яг л Tinarteгийн дүр шиг санагдсан. Part 4 дээр Kira хүүхд хоёрын харилцаа ч гэсэн яг л нөгөө Lolita дээр Humber төхөн хоёрын харилцаа шиг vibe мэдрүүлдэг ч юм уу. JoJo-гийн stand-out-ийнх нь бол дөрүүдийнх нь ч гэсэн ер нь барууны хамтлагд ууштай нэлэгдсэн байдаг шүү дээ. Тийм, ахвал яг дохоо үедээ барууны хөгжин сонсдог, ном зохиолыг уншдаг, хилтэй устай, кулга аялсан байх гэж би боддیں۔ Угаасаа аль 1986 оны манга 2012 онд аним болж гарангуйтай амжилтанд хүрээд мимэрцээ дэлбэлээд байна гэдэг чинь бол үнэхээр ахвал цаг үеэс төрүүлээ төрсөн байсныг харуулж байгаа юм л да. За тэгээд үнэхээр гайхалтай бүтээл, би өөрөө ч хайртай, алдан нэр бол угаасаа ойлгомжтой байх мимнүүд гэсэн харахад. Тэгээд Part 5-ыг бол би заавал лес рүү оруулнаа. Энэ арын хаалга энэ биш шүү guys. Үнэхээр энэ чинь JoJo шүү дээ. Яг хоо жоохон л арын хаалга байгаах. Бусад партуудын би дээр тавих байсан юм болов. Ямар ч хэлсэн Part 5 бол ийсэ. За тэгээд пүү хідэн аним шиг сач байна. Айжгаар ерөөсөө яа guys. Төвшингүү дунднаас жоохон холиослоо явуулаад байгаа. Зас эцсийн байлын юмрхүү. Ер нь бол бишний ихэнд хэлсэн шиг хэр нөлөөтэй алдан нэртэй вэ? Бүтээл хөвд хэр сайн бэ? Би өөрөө хэр дуртай вэ гэсэн гурван шалгуураар үнэлсэн. Яг нь Blue Lock дээр уртгай шалгуураа арай л хүчтэй ашиглажлаа л да. Гэхдээ зүгээр guys ганцхан юм. Энэ дээр гэхдээ би ер нь хамгийн алдартай хамгийн дайчгүй гэсэн шоонуудыг сонгож авсан шүү. Тэгэхээр одоо жишээлбэл энэ CD дээр байгаа анимуу ч гэсэн энэ дундaalж болохоос бүх шоонуудтай харьцуулбал бүгдээрээ л дундчаас дэш анимууд байгаа. Боротоос уснаг шүү. За тийм guys, тэр листчлэг бол ер нь ядаргаатай байна. Амар олон айны нэгжлэг садалж юм хэр чинь. Бараг 30 минут имжлэг болчих шиг боллоо. Тэгээд Шон анимын дайм бол үнэхээр аимшигтай л та. Би мэдчихээн. Би магадгүй энэ бичлэг хийснээрээ комментэнд орж гисэн дайм үсгэсэн байж магадгүй. Гэхдээ одоо 24 он юм чинь гайгүй л битээ guys.
бити өргөө хоёртой талцсан бололтой. Тэгээд хэрэг та анime болон манга үеийн дээр сонирхолтой бол эсвэл зүгээр намайг дэмждэг болгоно групп нэгтэрээ. Fighting